За бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. За илүүдэлчин энэ талаар нэг элен далангуу нэг өөрийнхөө бяцхан туршлага гэх үү тий одоо туулж байгаа зүйлсээ хуваалцъя гэж би бодлоо. За миний хувьд бол одоо ингээд яг нөгөө 30 гарсан буюу ерөнхийдөө эмэгтэйчүүдийн талаас дааврын болон төрөлттэй холбоотой ингээд зүгээр хүссэн үсээ хүжин нэмэгддэг юм настан дээрээ байгаа. За тэгээд ойрхон 2 төрөөд ингээд таргалж тураад байхаар эргээд ингээд хурдан жим буух асуудалтай болж эхэлт юм байна. За тэгээ энэ ч яах вэ? Тэгээ миний ганц нэг одоо баримталж байгаа зүйл гэвэл ойрын үед бол ерөөсөө гурилын хэрэглээг бол маш багасгацсан байгаа. 85%-тай хэд гурлан үнснээс татгалзсан. Мөн хэд чихэрлэг зүйлсээс татгалзсан байгаа. Тэгээд мөн 7 хоногт нэг 2 юм уу 3 удаа алхаж байгаа. Өдөрт нэг зарим 3 өдөр өдрийн 8500 алхдаг. Ажлаасаа алхаад харчдаг. За тэгээд чадаж гимэн сардаа 1-2 удаа 24 цагийн мацгийг барихыг зорддог. За энэ мацгаа болохоор сарын тэмдэг ирсэн өдрөөс эхлээд эхний 14 хоногт амжаад барьдаг. За тэр үед яадгүй гэхээр хоолны дуршил буюу хамгийн доод зэгтэй буюу энгийн түвшинд очичдаг учраас хямдхад маш амархан байдаг. За тэгээд 24 цагийн мацгийг бариад сурчвал би өөрөө баг 10 хэдэн жил өмнө 20 эдтэй байхдаа 20 байхдаа баг барьдаг байсан, амархан байдаг байсан. Тэр үед бол нэг жин хурдан нэмэгддэггүй үе байдаг. Тэнгүүд одоо болохоор угаасаа нөгөө зөв хоолоо идэж илүү дутуу нэмэлт калори одоо тий авахгүйгээр шидэхгүй бол ер нь хурдан жин нэмдэг. Угаасаа бодисын солилцоо эрс удааширдаг юм билээ. За тэгээд ер нь бол ийм юм билээ. Та офисын ажил хийдэг, гарч ордгоо, явдал суудал багтай, хөдөлгөөн хийдэггүй болвол калори маш бага авнаа. Өдөрт одоо 1800 бол ихтэх гээд байгаа. Тэгэхээр чадаж гимэн калори бага аваад уургаад ихтэй сайн авах хэрэгтэй. Уураг буюу маах өндөг юу гэдэг бүх төрлийн уургаас сайн авах хэрэгтэй юм билээ шүү. За биеийн хүчний ажил хийдэг хөдөлгөөн сайтай хүмүүс бол жоохон калори дээр нэг санаа зовлтгүй. Угаасаа шингээчдэг бол хөдөлгөөн багтай хүмүүс сүддээ нэмээд хөдөлж чадахгүй бол калори багасгана. Хэрвээ та 24 цагийн мацаг барьж чадахгүй бол хамаагүй 16 цаг буюу оройн хоолоо 6 цагаас хойш юу ч идэггүй байх. Одоо 18 цагаас хойш буюу орой 6-аас хойш юу ч идэхгүй маргааш өглөөний 10 цаг болтол. Үнэхээр бараг тий 16 цаг бараг болчихж байгаа. За тэгээд энийг бас дадал болгочвол богино хугацааны буюу тэр 16 цагийн 8-16-гийн мацаг өөрөө 8 цаг шөндөө ингээд унтчихж байгаа шүү дээ. Тэгэхээр дийлэнх цагийн ингээ унтаад ч юм уу өнгөрөөчж байгаа учраас оройныхоо сул цагуудаа ингээ гүрийгээс сурчвал биеийн эдис угаасаа нөгөө хэрэггүй хоол тэжээлэр дутагдаад одоо илүүдэл хоол тэжээлээр өөх болон задлахаас сэргийлдэг гэсэн. Энэ богино хугацааны өсөглөн байдал ч өөрөө. Тэгэхээр угаасаа энэ суурин соёл иргэншилтэй бидний одоо энэ Улаанбаатарт амьдарч байгаа бидний хувьд бол ерөөсөө хөдөлгөөн хийж чадахгүй бол хоолоо бага идэнэ. Өөр одоо тийм ямар сонголт угаасаа байхгүй. Тэгээд дээрэс нь настай нь ингээд 30-аас дээш болоод бодисын солилцооч хүсэн хүсэг удааширч байгаа бол ерөөсөө олон юм байхгүй. Дээрэс нь тэгээ янз бүрийн одоо нэг тийм тураа кофе итгэдэг хүн ховор ойлгүй гэж бодож байна. Яагаад тэгэхээр тийм химийн найрлага өндөртэй янз янзын юм хэрэглээд байвал таны үндсэн тэр нөгөө бие чин үндсэн тэр ажиллах үйл явц сөргөөр нөлөөлнө. Тэ? Маш буруу шүү. Тийм учраас та бүхэн дасгалын тэр хийж чадахгүй зүгээр мацаг барьчих. Мацгаа зүг барьчих. За тийм л байгаа. Тэгэхээр жим барихад бол ер нь калори бага хэрэглэх хэрэгтэй. Калори хөдөлгөөнөөс л хамаарай бүгдээрээ. Тэгэхээр хоол 80%, хөдөлгөөн 20% гэдэг бол яг үнэн юм билээ. Мянган сайхан хөдөлгөөн хийгээд эргүүлээ идчихэд байвал угаасаа турдгүй юм билээ. За тэгээд хамгийн сүүлд хэлэх нэг арга бол одоо та ингээд би одоо яг энэ аргыг хэрэглэж байгаа айгүй үр дүнтэй байгаа. Одоо он гарснаас хойш надад нэг би ер нь 71 ил дээр гаццсан байсан. Тэгээд нэг сараас эхлээд надад өөртөө одоо энэ 26 оноос хойш нэг одоо өөртөө хэрэгжүүлж байгаа зүйл маань сард ерөөсөө дээдл нь 2 кг хасъя.
макс та. За 1-2 гэж байгаа. Тэгээ чадаж гэмээ 2-ыг саяны аргуудаараа чадахгүй болвол 1-ийг тэгээ явахад би ерөнхийдөө 71 ер нь миний яг болдог юм бол 64 юм уу 65 багт болдог. Тэгээ одоо нэг бас нэг айхтар болчин бол өөхөн юугаа алдаад нэг чөрөх шаардлага байхгүй. Жоохон хөвлий хэсгээр өөхтэй байгаа. Тэгээ GD нэг жоохон хөнгөтэй юм шиг байгаа. Тэрийг хасахад нэг 6-7 кг хасахад болчин миний хувьд. Тэгээд би 1 сард 2 кг хасах зорилго тавьсан. Ерөнхийдөө нэг 1.5-ыг бол хассан. Тэгэхээр болж байгаа. За тэгвэл 2 сард минийх цагаан сард давхцаж байгаа. За цагаан сартаа учраас нэмж таргалахгүй буюу ганцыг л хасъя гэж байгаа. 1 кг-ыг. За тэгэнгүүт 3 болон 4, 5 саруудад 1-ээс 1.5-ыг жигэд хасаа явахад миний зорилго 6 сар буюу наадмын өмнө ингээ биелнэ. Энийг яаж хасах вэ гэхээр хоолой тааруулж идэн тохирсон хэмжээний хөдөлгөөн хийн. Би бол халахчдаг. Ажлаа тараад манай гэр рүү 3.5 км байдаг. Тэгэхээр би 2 өдөртөө 1 удаа алхаад байхад 7 хоногт би 5 өдөр ажилладаг. Тэгэхээр 3 өдөр нь алхах хэрэгтэй гэрлүүгээ. Тэгээд болчихно. Тэгээд дулаарах тусмаа би орой 6 цагаас хойш хоол идэхгүй таргаар ч юм уу ингээд болгоё гэж бодож байгаа. За ингээд миний бяцхан зөвлөгөө юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Бичлэгийг маань subscribe дараарай. Бичлэгийг маань лайк, комент үлдээгээрэй. Баярлалаа.